Хүн өөрийгөө эдгэх ур чадвар, сэтгэл мэдрэмж нь гаднаас биш, дотроос болдог гэдгийг та мэдэх үү? Та өөрөө хүсвэл өөрийгөө эдгэж, эмчилж чадна. Та өөрөө хүсэхгүй бол өөрийгөө эдгэж чадахгүй. Ингээд би өөртөөгөө ажиллаж байхдаа өөрийнхөө сүнсийг эдгэх ямар ямар мэдрэмжүүдийг туулсан бэ? Ямар төвшин байдаг вэ те? Энэ төвшинг өөрийнхөө мэдрэмжээр 6 хуваагаад танд гоё ойлгомжтой тайлбарлахыг хичээе. За хамгийн эхлээд нэгдүгээр төвшин. Энэ бол та өөртөөгөө ажиллаж өөрийгөө эдгэх хамгийн анхан шатны эхний хэсэг гэсэн үг. Энэ үед гинт та ойлгож эхэлнэ. Хүй, энэ амьдралын олон асуудал, зовлон, зүдгөөр, уур уцаар энэ бүхэн чинь надаас болоод байгаа юм шүү. Надад асуудал байгаа юм шүү. Би өөрөө болохгүй байгаа юм шүү гэдэг зүйлийг гинт ойлгоод тархинд тань ийм бодол орж ирээд асуудлыг бусдаас нийгмээс харахаа болоод өөрөөсөө харж эхэлж байгаа энэ үе бол сүнс сэрэх үе буюу таны дотоод сүнсний эдгэрэлтийн хамгийн ихний шинж тэмдэг гэсэн үг. Энэ үед хүмүүс ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр маш их төөрөлтөн. Энэ зөв, энэ буруу гэд өмнөх итгэж байсан худал итгэл үнэмшлээ бодно. Одоо нэг олж авах гээд ойлгох гээд өөрийгөө ойлгох гээд байгаа энэ зүйлтэйгээ зөрчилдөн. Ингээд маш их төөрөлдөж эхэлнэ. Сэтгэл хүнд оргино. Хүүе, би нэрээ ийм сонио амьдарч байсан юм уу? Би нэрээ ийм сонин характертай би яаж амьдраад байсан бэ гэж бодогдож эхэлнэ. Заримдаа маш их уйлмар санагдана. Заримдаа бүр уйлж чадахгүй. За энэ үе бол дүнгийн сүнсэрж эхлээд өөрийгөө би хаагур яаж авч яваад байсан бэ гэдгээ ойлгоод өөртөөгөө ажиллаж эхлэх гэж байгаа нэгдүгээр шат юм аа. Түүний дараа хоёрдугаар төвшин. Хүлээн зөвшөөрч эхэлнэ. Юу вэ гэхээр өөрийгөө ингээд өөрөөсөө зүхтгаа болоод би юм уухаа би тийм гэж бодхоо болоод өвдөлтөө хүлээн зөвшөөрнө. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тийм ээ би үнэхээр гэр бүлийн травматай. Тийм ээ би үнэхээр сэтгэл зүрхний асуудалтай. Би тэрэнд гомдсон юм аа. Эннээс болсон юм аа гэд өөрийгөө ойлгоод өөртөө юунд гомдсон, юунаа шархалсан гэдгээ задлаад ойлгож явах үе бол хүлээн зөвшөөрөх үе байгаа. Энэ үед ингээд мэдрэмж нь ямар байдаг вэ гэхээр эмзэг байдаг. Тэр ч хүнийг харж уйлал, энэ ч нэраа өгтийг харж хайрлал, нулимсэн зүгээр ахтаа урсаал ингээл хөөх энэ хөгшин хүн хөөрхийдөө гэл өчтөө хүнийг хараад өрөвдөөл. Ягаад гэвэл та дүнгэрч бүх юмсыг хүлээн зөвшөөрч эхэлж байгаа учраас айгуутай эмзэг мэдрэмтгий байдаг. Энэ үедээ гэхдээ сайхан дотоод уужрал авдаг нэ уйлаад, дэмзэглээд хүнийг өрөвдөөд эхэлж байна гэсэн. За ингээд сүнстэй тантай ингээд эдгрээд ажиллаад байна гэсэн үг шүү дээ, тий. 3 дахь төвшин бол цэвэрлэх төвшин гэж байгаа. Энэ бол дотроо хадгалсан асар олон хэцүү зүйлүүдээ гаргаж эхэлнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр уйлмаар санагдаал, бичмээр санагдаал, хүнтэй бүр ярилцмаар санагдаал, би тэр хүнд чинь тэгээд гомдсон юм байлээ, би тэрнээс болоод ууртай байгаад байсан юм байлээ, хөөхий би ийм юм мэдэхгүйгээс болоод тэрийг тэгсэн юм байлээ гэл нөө бүх олж мэдсэн зүйлүүдээ хүнд гаргамаар санагдаал, хэлмээр санагдаал, ярмаар санагдаал. Мэдрэмж нь ямар байдаг вэ гэхээр дотроо хөнгөрөөд ингээд нэг уудлаад задлаад байгаа учраас хөнгөрөөд заримдаа ингээд зүрх өвдөөд би тийм ухаа зүйл хийж ирсэн юм уу, би тийм ухаа хэлж ирсэн юм уу, тэр надад тэгж хэлээд тахтай явах вэ ч гэдэг юм уу те. Ингээд заримдаа өвддөг мөртлөө илүү ингээд сэтгэл уужраад хөнгөрөөд суларч эхэлдэг үе байдаг. За ингээд сүнстэй тантай дахиад өргөжлүүлээд ажиллана. 4 дахь төвшин рүү та шилжиж орно. Энэ үе бол уучлах. Бусдыг биш өөрийгөө өөртөө уучлах. Хүүе би чинь хөөрхий минь ийм байсан болохоор ингэж идэг байсан юм байна. Айгу уртаа уцаартай байсан нь ийм шалтгаантай байсан байна гэд ойлгоод илчлээд гаргаад өөртөөгөө сэтгэлээ ингээд таниад эхэлсэн чинь өөрийгөө яг байгаагаар нь уучлж эхэлнэ. Аргагүй шүү дээ. Тийм нөхцөл байдал туулсан юм чинь бас тэхээс аргагүй юм байна. Ууртаа уцаартаа муухай болохоороо тэр хүнд муу зан одоо характер гаргаад ирсэн гэж бодсон чинь өвдцэн гэмтцэн байсан болохоор тэгсэн байх гэдгээ ойлгож эхэлнэ. Мэдрэмж нь ямар байдаг вэ гэхээр дотроо ингээд гой дулаараад өөрийгөө хайрлаж эхэлж байгаа юм чинь сэтгэл нь дулаараад уур уцаар нэг бухимдал нь багасаад жоох ингээд сайхан тайвшрал аваад ингээд уучлах өршөөх үе дууснаа. Түүний дараа та 5 дахь төвшин рүү шилжин. Энэ бол хайрлах төвшин.
өөрийгөө шөмжлөхэ болно. Би ийм муухай, би тийм муухай, би өнгөрсөн тэгжсэн, ингэжсэн, над чиг гим нүгэлтэй хүн гэж юу аах вэ гэж бодож ястаа болоод өөрийгөө хайрлаад би чинь бас хөөрхөн юм байна. Би чинь ямар хөөрхөн зантай, би ямар гоё хүн бэ гэд хайрлаж эхлэн тэ. Энэ одоо сүнсний мэдрэмж нь ямар байдаг вэ гэхээр итгэл нэмэгдэнэ. Амьдралаа өөрчилж болох юм биш үү? Би илүү сайхан амьдрах боломжтой юм биш үү? Надад ингээд дотоод амар амгалан тайван байдал байгаа юм биш үү? Би өөрөө хангалттай юм биш үү? Надад хөл гар бүх юм бүрэн бүтэн байгаа юм байна штэ гэж ингэж бодож хайрлаж мэдэрч эхэлдэг. За ингээд 6 дугаар төвшнөрөө шилжин. 6 дугаар төвшин бол гэрэлтэх төвшин. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та өөрөө би гэрэл юм байна гэдгийг олоод харчихна. Та бусдад нөлөөлөх өөрийнхөө амьдралыг өөрчлөх хүч чадалтай юм байна штэ гэдгийг ойлгочихно. Тэгээ хайрлаад, суллаад, уучлаад ингээ өөртөө итгээд явж байгаа хүн чинь ухаан нүдэн нээгдээд, тархин нээгдээд, мэдрэмж нь нээгдээд ингээ шал өөр төвшөнд очино. Та зүгээр л хүнд ингээ байгаагаараа л гэрэлтэж байгаа юм шиг харагдана те. Нэг гой дулаахан мэдрэмж төрүүлнэ. Тантай л ярмаар, тантай л уулзмаар санагдана. Энэ мэдрэмж, энэ төвшөнд бол хүн маш гүндээ амар амгаланг мэдэрнэ. Амьдралтаа айгуу тийм дуртай, хайртай, амьдрал нь айгуу гоё утга учиртай болж эхэлнэ. Айдас гэдэг зүйл бол алга болчихсон. Юунаас жахаа болцсон байна. Амьдралд итгэх итгэл нь улам илүү нэмэгдэж, өөрийнхөө амьдралыг ойлгож, бусдыг ойлгож, бусдад тусалж ингэж гэрэлтэж эхэлдэг. За ингээд 6 одоо юм төвшингийн та өөрийгөө итгэж байгаа аль төвшин дээр явж байна вэ гэдгийг та нараас асуумаар байна. Мөн энэ тохиолдож байгаа төвшин болгонд нь та юу сурж гин, юу ойлгож гин, яг тэрнийх нь үйл явдал нь хамтдаа өрнөд явдаг шүү. Үнийгээ бити мартаарай. Үйл явдал нь өрнөж дуусныхаа дараа дэлхийн ертөнцөөс шалгалт нь нэрээд шалгалтаа давсны дараа дараагийн үе рүү та өөрөө мэдрэмж ухамсараараа шилжээд явдаг. Тэрээс нэг бурхан гарч ирээд за чи 3 дахь үе рүү орлоо гэж хинч хэлэхгүй та өөрийнхөө мэдрэмжээр би сайн нэг үе давчих шиг боллоо гэд ингээд ажиглаад ойлгож явдгаа. Ингээд та нартай амжилт хүсье.